Сайн байцгаана уу? Бүх creator-ууд, mentor-ууд, expert-ууд, жаман блогерууд дайны өдрийн мэндийг хүргэе. За, what do we offer буюу биднийг юу санал болгодог вэ? Таны хувьд ашгаа ямар хэмжээгээр хуваарлагдаж очих вэ гэдэг талаар танд дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Хамгийн эхлээд хэрвээ та creator бол ямар нэгэн байдлаар та хөтөлбөр эхэлж байгаа тохиолдолд таны хөтөлбөр буюу journey-гийн ашиг нь хэрхэн хуваарлагдах вэ? Хоёр сонголт гарч ирнэ. Хамгийн ихнийх нь 50-50%. Энэ ямар ч үстэй сонголт вэ гэхэлэр та өөрийнхөө хичээлүүдийг манай аппликейшн дээр үндсэн дээр байрлуулад 3 жилийн хугацаатай. За ингэж байрлуулад тэгээд дээрэс нь таны хөтөлбөр дээр орж байгаа хичээлүүд маань бас манай дээр байшаад ингэж явж байгаа тохиолдолд та 50-50% авах гэсэн. Харин та үндсэн манай яг аппликейшн дээр хичээлээ байнга байршуулахгүй энэ хөтөлбөрийн хугацаанд л байршина гэж тооцож байгаа бол зөвхөн хөтөлбөрийн хугацаанд хичээлээ байршуулад 70-30% буюу танд 70%, за томьёо аппликейшн дээр 30% гэх мэтлэн байдлаар орлого нугаглагдах боломжтой. За дараагийнх нь болохоор skills. За skills дээр оруулж байгаа та expert тохиолдолд яах вэ гэхлээр та өөрийнхөө хичээлийг бидэнд өгөөд тэр чинь томьёо аппликейшн дээр байрлаад хийгдсэн борлуулалт тутмын 70% нь эксперттэй буюу танд өөр дээр чи явуучих нэ. За дараагийнх нь болохоор блогер. За томьёо аппликейшн дээр блог бичиж байгаа тохиолдолд таны блогийн хандлт тэр тутмын engagement буюу хүмүүс хэр их engage хийсэн байна вэ гэдгээс шалтгаална гэсэн. Хамгийн нэгдүгээр та 1500-аас 3000 engagement авч чадсан бол 100000 төгрөг. За нийтлэл тутамд гэсэн үг шүү дээ. За тухайн нийтлэл чинь 3000-аас 5000 engagement авч чадсан тохиолдолд 20000 төгрөг. Харин 5000-аас дээш engagement авч чадсан бол 30000 төгрөг гэх мэтчлэн байдлаар таны орлого хуваарлагдаж очих нь. Тэгэхээр та нийтлэлийнхаа тоогоор нийтлэл дээр авсан engagement-ийнхаа тоогоор дамжуулаад өөрийнхөө орлогыг улам илүү нэмэх боломжтой. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За дараагийн хичээл дээр хэрхэн нөөтөө шивэх вэ? За манай дээр хичээлээ оруулсан тохиолдолд ашиг авах яг тэр процессын талаар нарийн ярих болно. Баярлалаа.